at this. Одоо ингээд юу яах чинь? Маш чухал юм явах чинь. Юу юм тэгэхээр манай нөхөр өнөөдөр ногоон картны ярилцлаганд орно. За, ийм ихэнд ирсэн ногоон карт. Ирсэн бай ногоон карт авлаа. Wow, look at this. Хатаа энэ доктортай маань. Малхав. Цараран. Энэ дэрийн гоё бичгтэй. За сайн уу манайхаа одоо ингээд маш удаан хүлээсэн миний хийх юмсан гэж бодсон влог эхлэх гэж байна. Одоо ингээд юу яах чинь? Маш чухал юм явах чинь. Юу юм тэгэхээр манай нөхөр өнөөдөр ногоон картны ярилцлаганд орно. Одоо өдөр ярилцлаганд орно. Тэгээд бид гурав хамт явна, хамт явах гээд ингээд одоо бэлдээд гарах гээд жоохон сандраад байна. Айгаад байна бас. За бид гурав хөдлөх гээд бэлэн болцсон. Хамаг хувц муц бүх юм жин там бичиг баримт жин там. Яг цагаад болсон чи цаг явж өгдөггүй. Тэгээд ерөөдөө жоохон сандраад байна. Яана гэд. За иммиграшны гантаа ирлээ. Одоо цагид болж байна. 12 цаг. Одоо ишээ орондоо. За бүгдээрээ сайн уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Миний шинэ бичлэг эхэлж байна. Хэрвээ миний бичлэгийг анх удаа үзэж байгаа хүн байгаа бол намайг Мегмар Цул гэдэг. Би нөхөр охины хамтаар Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг нэгэн тийм залуу Монгол гэр бүлийн төлөөлөл байна. За өнөөдрийн би бичлэгэн дээр маш тийм гоё мэдээ дуулгана, бас маш чухал мэдээлэл одоо маш өөрийнхөө туршлагаасаа хуваалцсан. Яг нэг хэрэгтэй хүнд амар хэрэг болох мэдээллийг өгч чадна гэдэгт би бол ерөөдөө 100% итгэлтэй байна. За тэгэхээр шууд бичлэгэндээ оръё. Би өмнөх бичлэгэн дээр ярьсан. Би дараагийн влог дээр амар гоё мэдээ дуулган гэсэн чинь таньж манай нэг хүн үзэгч маань жирэмсэн болцсон юм гэсэн байсан. Даанч үгүй. Одоохондоо яг ойрын нэг жилийн төлөвлөгөөнд бол байхгүй байгаа. Өстой sorry. Гортойцсон. За миний гоё мэдээ юу вэ гэхээр одоо энэ миний гарт байна. Би ингээд манай нөхөр бит хоёр сая 2023 онд ногоон карта авсан. Одоо ногоон карт албан ёсоор ажиллаж амьдрах урт хугацааны оршин суугч ийм үнэмлэхээ авсан. Ногоон карт ногоон өнгөтэй юм билээ. За тэгээ ногоон карт авсан. Тийм болохоор би энэ влог дээр өөрийнхөө ногоон карт авсан туршлагаасаа хуваалцах болно. За бичлэгийн ихэнд би нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна. Ямар нэг байлаа би хуулийн мэргэжилтэн биш, би хуульч биш. Би хуулийн чиглэлээр суралцаагүй. Энэ бол ямар ч хуулийн зөвлөгөө биш шүү. Энэ бол зүгээр би өөрийнхөө хувь хүнийхээ одоо ногоон карт авсан туршлагаасаа хуваалцаж байгаа гэдгийг би ойлгоосоо гэж хүсэж байна. Хэрвээ танд ямар нэг байдлаар хуулийн зөвлөгөө хуульчийн тийм зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй бол заавал хуульчид хандаасаа гэж хүсье. За тэгэхээр юунаас эхлэх вэ? За ерөнхийдөө бол яг энэ бичлэгийг би хийгээд бүтэн 1 жилийн турш бодсон. Бүр яг 1 жилийн турш бодсон. Би анх 2022 оны 3 сард за нэг юм бичлэг хийх юмсан гал төсөөлөл бодоол ингээл яваад идэгсэн. Тэгээд яг 1 жилийн дараа би одоо бичлэгээ хийгээд сууж байна. Ам баяртай байна. Тэгээд ногоон карт авсан одоо туршлагаасаа хуваалцсан. За би бол ногоон картаа манай гэр бүлийн хувьд бол ногоон картаа employment based гэсэн төрлөөр авсан. Ногоон карт авах маш олон төрлийн аргууд байдаг те. Family based одоо нөгөө family based гэж чинь Америк иргэнтэй гэрлэх эсвэл хүүхэд чинь Америкийн иргэн 21 хүртэл иргэн байх юм бол аав ээжигээ одоо ногоон картанд спонсорлох. За эсвэл ямар нэг алтан байгууллагаар одоо энэ хүний манайх ажилд авна гэж спонсорлуулах ч юм уу те. За мөн бас нэг хохирчийн виз энтергээд бас байдаг юм байлээ. Тэгээд маш олон төрлийн ногоон карт авах арга байдаг. За манай гэр бүлийн хувьд болохоор манайх employment based гэсэн төрлөөр ногоон карт авсан. Гэхдээ employment based нь болохоор дотор нь 3 төрөлтэй. Employment based 1 гэдэг нь болохоор одоо гоц авьяастай тийм хүмүүс өгдөг
тийм төрөл. За хоёр дахь нь болохоор яг над шиг employment based NIW буюу National Interest Waiver. За монгол руу орчуулах юм бол үндэсний Америк нэгдсэн улсын үндэсний ашиг сонирхол нийцэх гэсэн тийм төрөл байгаа. За энэ төрөлд нь болохоор би материалаа явуулаад тэгээд маш амжилттай ногоон карта авсан. За энэ нь яадаг вэ гэхээр одоо ингээ бакалаврын мэрэгчлэрээ төгсөөд мэрэгчлэрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай за мөн Америк ч юм уу өөр гадны улсад те магистрийн зэрэг хамгаалсан тийм хүмүүст одоо манай улс Америк нэгдсэн улс ингээд үзээ. За манай улсад энэ хүн хэрэгтэй хүн байна гэж үзэх юм бол олгодог тийм ногоон картны төрөл байгаа. За EB 3 гэдэг нь болохоор нөгөө албан байгууллагаар спонсорлох. За энийг бол монголчууд ер нь сайн мэддэг бах. Ямар нэг албан байгууллагад ажилд ороод за энэ хүнийг манайх бид нар цаашдаа авч ажилуулмаар байна гэсэн тохиолдолд ингээд ногоон картанд спонсорлуулаад явдаг юм билээ. Зөндөө олон юм хөмсний салон молооноор ингэж ногоон карт авсан хүмүүс байдаг юм билээ. За тэгэхээр миний хувьд болохоор би EB2 гэсэн төрлийн ногоон карта авсан. За би бол юу яасан? Heyman Woodward гэдэг одоо энэ хуулийн фирмээр хуулийн фирмээр өгүүлчлүүлсэн. Тэгээ эхлээд нэг өөрсдийнхөө жоохон кейс гэх юм уу те кейс сторигаа яриа. За манай нөхөр бид хоёр бол анх 18 оны 12 сард хамтдаа Америкт ирсэн. Бид хоёр хоёулаа магистртаа суралцахаар ирсэн байгаа. За тэгээ магистртаа сураад 2021 оны хавар төгссөн. За тэгээд мастраа дуусгачаад мэрэгчлэрээ нөгөө ажиллах эрх өгдөө штэ OBT. За энэ OBT-г болохоор 1-ээс 3 жилийн хугацаатай өгдөг. За бид хоёрын хувьд болохоор хоёулаа яг 1 жилийн хугацаатай авсан. За тэгээ OBT ерөнхийдөө дуусгах төхөөд OBT дуусгах чинь гэдэг чинь Америкт аль биесээр байх эрх мэн дуусчин гэсэн үг. Тэгэхээр би ямар нэг байдлаар дахиад шинээр виза өгсөх шаардлагатай болж байгаа. Тэгээ OBT мэн дуусгах төхөөд одоо яах вэ гэд бид хоёр чинь бас нэлээд хэд хэдэн хуульчтай уулзаж үзсэн 3 хуульч. 3 байрны 4 хуульчтай уулзаж үзсэн, зөвлөгөө авсан. Тэгээд айгүй олон гаргалгаа гаргасан л да. Дахиж F1 болоо дахиад нэг нь F1 болоо нэг нь F2 болох ч юм. Эсвэл нөгөө E2 гэдэг E2 гэдэг нөгөө хөрөнгө оруулалтын визад бас судалж үзсэн. Гэхдээ тэрэнд бол амар хөнгө тийм орох юм байлээ. $100,000 орно. Тэгээд бид тэр хаанаасаа тийм их мөнгө байх те. Тэгэхээр энэ бод ингээ худлаа болчихсон. Тэгээд ерөнхийдөө бид тэр ер нь жоох ингээ мухардалд ороод за одоо юу нь яг яах вэ? Одоо болохгүй бол дахиад хоёлаа F1 болъё доо гэл тэгээ шийдэж ядаад ингээл байжсэн чинь нэг өдөр би нэг Nara их-ийн постыг олж харсан. За миний имжлэгийг үзэж байгаа хүмүүс бол Nara их-ийг бол мэдгүй байх. Америкт байдаг хүмүүсүүд ер нь Nara их-ийг сайн мэдгүй байх гэж бодож байна. За Nara их-ийн постыг олж хараад тэгээ Nara их руу юм бичээ. Тэгээ би тэр одоо Google Meet-ийг хийх цаг аваа тэгээ ярилцсан. Тэгээ хамгийн анх одоо чи энэ төрлөөр ингэж ногоон карт авах боломжтой гэдэг Nara их надад хэлж өгсөн. Тэгээ би Nara их бүр үнэхээр их талархаж явдаг, маш их талархаж явдаг, маш их баярлдаг. Манай гэрийнхэн бүгд Nara ихчэд маш их талархаж явдаг. Зөндөө олон монголчуудаас талархаж явдаг байх гэж бодож байна. Тэр Nara их үзчихвэл маш их баярлаа. За тэгээ Nara ихтэй холбогдоод ийм боломж байдаг мэдээд би тэр өдрийн амар тод сандаг ахгүй. Манай нөхөр ажилласаа ирж ирсэн. Тэгээ бид хоёр ярилцаад амар гой санагдаа. Хоёул ингээ амар баярлаа. Ягаад гэвэл бид тэр хоёул амар сэтгэлээр унтсан байсан байхгүй. Бид тэр ингээ ямар ч боломжгүй болцсон, гатцсан. Тэгээ дээр нь бид тэр тухайн үед ингээ амар их нөгөө ковид үеэр ажилгүй болоод ингээ амар хүртээ, бүр амар хүртээсэн заяа. Маш их хүртээ. Тэгээд одоо яаж визээ сунгах вэ? Яах вэ гэх бүр юм ухралд орсон. Яг тийм харанхуй үед Nara ихч гарч ирж ингээ амар гой гэрэл асааж өгсөн. Яг хонглын үзүрт гэрэл асаасан. Тэгээд тэр өдөр манай нөхөр бид тэр хоёул амар баяр хөөртэйсэн. Яг ингээд санаанд багтаадсан байхгүй. Тэгээд тэр чинь бас нэлээд өөрөөсөө судалж үзэн штэ. Ингээд судлаа үзсэн чи яг 20,000 тийм ногоон карт одоо өгөх тийм картын орон тоо байгаа ч билүү тийм мэдээлэлд уншсан. Тэгээд за ер нь боломжтой байна. Ер нь эртхэн хөдөлгөөн бол эртхэн авах боломжтой байна гэд. Тэгээд тэр чинь нөгөө Heyman-тай гэрээ байгуулъя гэхээр урьдчилгаа төлбөр төлнө гэдэг. Heyman-ийн төлбөрүүд амар өндөр. Яг консалт хийж үзсэн хүмүүс амар өндөр төлбөртэй мэдж байгаа. Тэгээд би тэр аваач амар үнэтэй биш одоо яах вэ гэд. Тэгээ би ээжтэй хэлсэн байхгүй ээж ийм боломж байгаа юм байна гэдгийгсэн чинь манай ээж бүр амар хөөрхөн. За миний хүүхдүүд үзээд ал ээж нь одоо банк яваад цалингийн зээл авч болох нь үзээд ирээ. Тэр болно гэх юм бол би шилжүүлье. Тэгээ тоо шууд хуулийн ажлаа эхлүүл гэд тэгсэн. Тэгэл бүх юм амар гоо ногоон гэрлээр явсан заа. Манай ээж банкн дээр очсон чинь цалингийн зээл нь ямар нэг тийм төвгүй шууд бүтээд мөнгөө наашаа банкар шилжүүлсэн чинь нэгэн хоноод ороод ирсэн. Тэр чинь амар мөнгө шилжүүлж байгаа шүү дээ. Нэг атлист 7 хоног шүү дээ. Тэгсэн чинь нэг хоног л ороод ирсэн. Бүх юм амар гэрлийн уртаар. Тэгээ мөнгө орж ирлээ. Дээр нь битэр дахиад мөнгө нэмэх шаардлагатайсан болохоор битэр машина зараад дахиад дээр нь дахиад нэг жоохон байгаа бэлэн мөнгөө нэмээд тэгээ хуулийн байгууллагатайгаа гэрээгээ байгуулад ажилласан. За цаг хугацааны хувьд ярих юм бол 2022 оны 3 сарын одоо 21-нд анх гэрээгээ байгуулад миний одоо нөгөө client portal нэгдээд
явсан. За тэгээ хуулийн байгууллагатай гэрээгээ байгуулчаад өстө 2 сарын турш би орой олгон сууж одоо маш их материал, маш их юм бэлддэг байсан. Одоо хүмүүс ингэж ойлгох юм билээ. Би ч гэсэн анх ингэж ойлгосон. Би ингээ хуулийн байгууллагт мөнгөө төлсөн. Тэгэл миний өмнөөс бүх юм хийж ин гэж бодсон чи үгүй байсан. Яг надаас шалтгааллах миний ингээ хийж өгөх одоо тэр хүмүүст өгөх мэдээллүүд маш их байсан. Одоо жишээлбэл ядаж бизнес планыхаа драфтыг гаргаж өгөх, судалгааг нь өгөх. За тэгээд нөгөө өөрийнхөө резюмег сайжруулж өгөх. За Монголд өмнө ажиллажсэн байгууллагуудаас одоо reference letter авах гэл айгүй юмнууд байсан. Тэгээд бүгдийг би яг 2 сарын турш орой олгон суусаар агаад яг 2 сарын дотор би бүгдийг нь явуулсан. За тэгээд тухайн үед яг нөгөө бити ерөөхдөө дуусах төгссөн бас амар сандралттай айцтайсэн. Тэгээ нөгөө хуулийн байгууллага яаруулсан шүү дээ. Би өөрөө бүх юмаа өөрийнхөө зүгээс бүрдүүлэх бүх юмаа өгсөн. Тийм болохоор хуулийн байгууллага яаруулаад та нар надад амжина гэж хэлсэн. Тэгэхээр одоо та нар амжуулах ёстой. Би бүх юмаа бүрдүүлээд өгсөн. Ямар нэг нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол над руу одоо яаралтай холбоо бариарай гэд. Тэгсэндээ ерөнхийдөө би ингээ өдөр болгон хеймэн руу имэйл хичээд, кейс менежер рүүгээ одоо текст бичээд яаж хийж ингээд амар их тийм фидбек шаардж ажиллаж байсан. Тэгээд тэр нь их болсон. За тэгээд 2022 оны 3 сард гэрээгээ байгуулсан шүү дээ. Тэгээд миний материалыг чинь нөхөртэйгээ хамт явуулж байгаа. Манай охин болохоор Америкт төрсөн учраас Америк иргэн тийм болохоор охин бол энд хамааруулахгүй. За манай нөхөр бит хоёр тэгээд материалаа 6 сарын сүүлээр явуулсан. 6 сарын 27-нд явуулсан. Би энэ өдрийг амар сайн санддаг байхгүй. Ягаад гэвэл энэ миний сайн найзын төрсөн өдөр. Тэгээд за яг ингээд манай зулаагийн төрсөн өдрөөр миний материал явлаа да гэж би бодчихсон. Тэгээ 6 сарын 27-нд одоо нөгөө UCIS буюу цагаачлалын албар руу материал маань явсан. За тэгээ одоо яг үндсэн хийх ажнал ерөөсөө хүлээх. За тэгээ юмнуудаа өдөр болгон шалгаал ингээд байжсэн чинь битэрийг хурууны хий өгөх цаг дуудсан. За энэ нь болохоор 2022 оны 8 сард. Тэгээ бүгд 2022 онд шүү дээ. Тэгээ 8 сард битэрийг хурууны хийгээ өгсөн. Тэгээ битэр чи очоод өглөө чи 8-аас ч ялаа. Тэгээ очоод хурууны хийгээ өгөөд бүх хурууны хийгээ ингээд тал талаас нь ингэж аваад ингээд өгт юм байлээ. Тэгээ хурууны хийгээ өгөөд дараа нь зураг авсан. Би нэг хүмүүс нэг юм хэлээ. Хурууны хийгээ өгөхөд зураг авахаар тэр зургаар чи ногоон гарч хэвлэгдэж гарч ирдэм байлээ шүү. Тийм болохоор хэрэг ингээд хурууны хийгээ өгөх цаг магтаа ч юм уу тийм хүмүүс ах юм бол өөр хүн болж яваарэ. Яг тэр зургаар чи ногоон гарч чи хэвлэгдэж гарч ирнэ гэж бод. За тэгээд хурууны хийгээ 8 сард өгчөж байгаа шүү дээ. Тэгээд за ингээ хүлээж байгаа. Тэгсэн чинь нэг өдөр айгүй инээдтэй. Би өглөө бүр амар ирсэрсэн байхгүй. Бүр үрээр 5 мавгаас ирсэн. Тэгээл хийх юм байхгүй. Манай нөхөр бүр амар өглөө ихтэй ажилдаа явчихсан тэр үед. Тэгээл хийх юм байхгүй. За ер нь юмнуудаа нэг кейс одоо нэг кейс статус гэ онлайнаар шалгаж болдог шүү дээ. Тэгээд ерөнхийдөө би өдөр болгон л баг онлайнаар шалгаа яваад иддэг гэсэн. Тэгээд за юм нэг шалгаад үзье гэж шалгасан чинь миний ажиллах эрх буюу I-765 approved болсон байсан зав. Your case was approved гэж гараад ирсэн. Тэгээ би бүр ингээ амар шокнд ороод бүр ингээ зүг гэд. Тэгээ бүр газ наараа хич руу мессеж бичээд наараа хичээн ингэсэн биш энэ одоо юу гэсэн үг юм бэ? Approved болсон. Миний ажиллах эрх ингээ approved болсон гэсэн үг юм уу гэд. Тэгээ удалгүй наараа хич заалгаа бөөн баярлалаа. За өстой баяр хүргэе миний дүү. Ингээд ажиллах эрхээ чи авахар болчлоо. Ч одоо Америкт албан ёсоор албан байгууллагад ажиллах тийм эрхтэй боллоо штэ гэд. Тэгээ бөөн баярлалаа. Тэр чинь 9 сард ажиллах эрхээ авсан штэ. За тэгээ ажиллах эрхээ авчаад тэгээ яг нөгөө миний юмнууд аппров болсныг мэдсэн түүхэд амар инээдтэй. Тэгээ ажиллах эрхээ авчаа манай нөхөр битээр ажиллах эрх хоёулаа хамтдаа аппров болоод хамтдаа ингээд шуудангаар ирсэн. За 10 сард байжсэн нэг өдөр бүжиг штамт ингээд байжсэн. Би ч нэг салонд ажилладаг гэсэн шүү дээ. Тэгээд ингээд байжсэн чинь миний дүүгийн хуулийн ажил юу болж байна болж ингээд гэсэн чинь өө ингээд ямар тач хүлээж лагаа штэ. Яг уу одоо нэг юм шалгаад үзчих тийм үү гэж бодоод. Тэгээ би яг нэг шалгаагүй нэг 3 4 өдөр болсон байсан байхгүй. Тэгээд юм шалгасан чинь яг миний хамгийн чухал документ бол I-140. Энэ нь болохоор яг тэр нөгөө нэг EB2 NIW гэсэн формын одоо маш чухал документ байгаа. Тэгсэн чинь миний тэр I-140 approved болсон байсан заа. Oh my god. Би бүр тэрийг хараад ингээд шокнд ороод. Тэгээ бүр ингээд яг ингээд сандал дээр суужсэн байхгүй те. Би ингээд уцаа харчаад approved гэдгийг харж байгаа шээ. Нүдэндээ ч итгэхгүй бүр ингээд босоод заяа. Тэгээ бүжигч яг миний хажууд суудсан. Бүжигч хүүе яасан бэ? Юу болов? Охин чинь зүгээр өгөөд. Тэгээ тухайн үед манай охин жоохон өвдсөн байсан. Тэгээ үгүй гэд тэгсэн чинь заяа. Би ингээ өөрөө балмагтаад паникнд орсон. Надаас ингээ үг гарахгүй байсан заяа. Бүр ингээд үг хэлж чадахгүй. Тэгээ ингээ уцаа харуулад энийг хартаа гэд. Тэгээ миний нөгөө хамгийн гол чухал документ минь approved болсон байна. Би барыг ногоон карта авчлаа гэсэн үг гэд. Тэгэл тэр өдөр чинь бөөн баяр болол зүгээр хоолч орохгүй заяа. Би бүр амар үлсчихсэн юм. Ерөөсөө хоол орохгүй байсан. Тэр өдөр амар гоё өдөр байсан. 10 сарын дундуур. Яг тэр өдөр миний өдөр I-140 хамгийн чухал документ минь approved болоо. Дээр нь яг тэр өдөр манай нөхөр одоо энэ өөрийнхөө унжаагаар том тракийг авсан. Тэг ингээл тал бөөн баяр орой гэртээ уулзж байгаа шүү дээ. Орой гэртээ уулзаад бид нэр
бүгд манай ээж байсан. Тэгээд ээжтэй би тэр бөөндө Costco яваад хүнс мүнсээ аваад ингээд бөө баяртай тал уцаар яаж баяр хүргэсэн хүмүүс. Тэгээ бүр амар гоё өдөр байсан. Яг ботсон ч одоо бүр догтлчлаа. Тэгээд юу яасан? Миний энэ яриа амар уршаа санагдаж магадгүй. Гэтэ би бүх деталаа ярмаар байна. Тийм болохоор битээ гүйлэхгүй үзээрэй. Гүйлэхгүй үзэх юм бол та бүхэн бүтэнд хэрэг болох ба. За тэгээд юу яасан? За тэгээд одоо I140 форм маань аппрув болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт 12 сарын сүүлээр I130 буюу хилээр орж гарах зөвшөөрөл маань манай нөхөр битэрийн зөвшөөрөл хоёлаа ирсэн. Тэгээд хилээр орж гарах эрхтэй очлоо гэ. За ерөнхийдөө ингээ одоо ингээд Монгол руу явчаад ирсэн ч болох юм байна. Гэхдээ яг жоохон эрсдэлтэй. Гэхдээ яг явчаад ирсэн ч болох юм байна. Ер нь бол хүмүүс яг ногоон карта авсныхаа дараагаар хилээр орж гарахыг зөвлөд юм байлээ. Тэгээ яг за ямар ч тач хилээр орж гарч болох юм байна гэх. Байжсэн чинь заяа би бүр oh my gosh энэ бас амар гоё төх. Яг тэр өдөр 12 сарын 29-нд тахгүй юу? Амар дэмэр бүр амар цас орсон өдөр байсан. Тэгээ манай нөхөр амархаар болоод би нөхрийнхөө одоо нөгөө ажлын 2 хүнийг ажил дээр нь хөргөж өгөх гээд бүр өглөө амар эрт гэрээсээ гарч ирсэн бохгүй 7:30 мч гээд. Тэгээ тэр хоёрыг аваад тэр нь манай ажилтайг ойрхон газар байсан. Тэгээд тэр хоёрыг буулгачаад чинь амар цастай юм чи би амар удаан юм гэж амар эрт гарцсан. Тэгсэн чи би бүр ажил дээр 20 минут өмнө эрт ирсэн заяа. 8:40 мөчгээ ирсэн. Тэгээд манайх бүр мовсооч нэгээг байсан юм чинь. Тэгээ за дэмий яжхаар ерөнхийдөө юмаа шалгахыг даа гэд. Тэгээд ногоон картныхаа нөгөө одоо хамгийн ганцхан үлдсэн юм чи ногоон картны форм байгаа шүү дээ. I485. Тэгээд I485 формо шалгасан чинь чиний кейс чинь өөр офис руу трансфер хийлээ гэсэн байсан. Тэгээ яана энэ одоо яагаад тэгж байгаа юм бол гайг байгаа гэд скриншот хийгээд Narect руу явуулаад энэ зүгээр өгсөн чинь зүгээр өөр хүмүүсийнх бас ингэж шилжээд байна гэжсэн. Гайг баха зүгээр хайх хэрэггүй гэдгийгсэн байхгүй. Тэгэхээр за гэл тэгэл ажил чиглэл ажил дээрээ байж байгаа ерөнхийдөө юмудаа их дуусчаад 11-ийн үед би дахиад юмаа үзмээр санагтаад заяа бүр цаанаасаа нэг юм чи энийг ороо дахиад үзээч гэж тэгээдсэн байхгүй тийм. Би ер нь нэг юм амар дахин шалгадаг тийм юутай одоо тийм рефлекстэй. Тэгээ за дахиж үзье даа гэж бол ингээд нэг юм бодлоо тэр чи яг адилхан юм гарч ирнэ бодсон байгаа шүү дээ. Тэгэл ингээд шалгасан чинь яг миний ногоон картны форм шүү дээ I485 your case was approved гэсэн юм. Хүлээн зөвшөөрсөн байсан. Тэгээд тэр чи би яг ажил дээрээс манай ажлын охтоо манай өрөөнд байсан. Хамтдаа бид нэг өрөөнд байгаа шүү дээ. Тэгсэн чинь би бүр яг заяа бүр ингэж босоод тэгсэн чинь нөгөө хоёр чинь бүр шоконд ороод яасан бэ зүгээр үү ямар нэг юм буруу болсон уу гэ. Тэгсэн чинь бүр өстө жинхнээсээ үг гарахгүйсэн бүр надад заяа бүр ямар ч үг гарахгүй бүр гаццсан. Тэгээ би уцаа харуулаад ингэсэн чинь нөгөө чинь сайн ойлгохгүй байгаа юм да. Тэгээ нэг жоохон овоо нэг хоолоо гарч эхлээд ямар ч хоолоо авахгүй болсон заяа. Овоо хоолоо гарч эхлээд чи энийг унштаа explain юу гэж юм гэдгсэн чи your case was approved гэж юм гэдгсэн баггүй юу? Яг үнэхээр үнэн байна. Чи намайг чимэгтэй чи намайг алгадтаа би зүудлээд байна уу гэд. Тэгээ би зүудлээгүйсэн тэгсэн чи миний яг тэр ногоон карт одоо тэр I485 миний ногоон карт авахар болчихлоо. Ногоон карт авах зөвшөөрлөө авсан өдөр нь тэр эсэн би бас тэгэж мэдсэн бүр амар инээдтэй. Тэгээд тэр чинь 3 цагийн өмнө Narect руу би шал өөр мэдчихсэн байгаа шүү дээ. Миний кейс өөр офс руу трансфер хийгдсэн байна гэж байна. Гайгүй юу гэд тэгснээ 3 цагийн дараа залгасан за би уйлж байгаа юм. Байна уу гэд. Тэгсэн чинь Narect сандарч. Яасан бэ? Миний дүү зүгээр үү? Яагаад уйлав яа гэсэн чинь миний ногоон карт зөвшөөрөгчлөө гэд. Тэгээд Narect тэнд баярлал би чинь бөөн баярлал. Тэгсэн чинь Narect ёо чи ч одоо ямар өвчтэй юм бэ? Хүн айлгаа иччих юм ста нэрээ. Амар юм бодлоо штэ гэд. Амар инээдтэй. Тэгэж ногоон картаа зөвшөөрсөн мэдсэн. За тэгээд жоохон сууч. Ногоон картаа мэдчихээд за манай нөхрийнх удахгүй гарчих. Ягаад гэвэл бид хоёр юм дандаа хамттайгаараа яваадсан шүү дээ. Нөхрийнх цаа удахгүй гарчих байхдаа айгуул бол өнөө өрөө ч юм уу маргааш ч юм уу гарчих байх гэж бодоод хүлээгээд байсан чинь бүр таг. Тэг яад ингэ таг байгаад байгаа юм бол гэсэн чинь нэг өдөр шалгасан чинь манай нөхрийнх заавал ярьцлага хийх шаардлагатай гэсэн байсан. Тэгээд ярьцлаганд дуудсан. Тэгээ одоо ямар сони яага хамтдаа гараагүй ярьцлаганд дуудсан бол гэл бас айгүйг санаа зовж байгаа шүү дээ. Яг гоо битэрийн хувьд ямар нэг байдлаар хууль зөрчсөн одоо нөгөө статусгүй болсон ч юм уу хугацаа хэтрүүлсэн ямар ч тийм хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Тэгтэл яага ч санаа зовоод байсан. За тэгээ ярьцлаганд ороо сая 3 сарын ихээр ярьцлаганд орсон. Өмнөх бичлэгэн дээр та бүхэн үзсэн баа. За тэгээ ногоон картны ярьцлаганда би нөхөртөөгөө охинтойгоо бид гурван хамтдаа очсон. За тэгээд одоо ярьцлагаа яри. За ярьцлага бол нийт 1 цаг гарan үргэлжилсэн. Тэгээд бид гурлаа хамт очсон шүү дээ. Тэгээд ярьцлагын цагаас өмнө нэг 40 минут өмнө ирт очсон. Тэгээд шууд барилга руу нэвтрээд орсон. За тэгээд ярьцлага үлээж дуудаад юм байлээ. Нэрээр нь дуудаа. Тэгээ орсон чинь тэр манай нөгөө нэг ярьцлага хийсэн офицер бүр амар гоё nice хүн байсан.
За битгий сандраараа энэ бол зүгээр л нэг ярилцлага. Яагаад хоёрыг ярилцахын дуудсан бэ гэхээр та хоёрын материал энэ delivery office руу ирэхдээ хоёр салаад хоёр тусдаа өөр хүн дээр очсон. Тэгээд одоо тэмүүлэн манай нөхрийг хэлж байгаа штэ. Чиний материал дээр ганцхан чиний forum medical exam байсан. Ямар ч хүүхдийн гэрчилгээ, гэрэлтийн гэрчилгээ энэ төр гэсэн мэдээлэл байгаагүй. Тэр бүх мэдээлэл миний материал дээр явсан байгаа байхгүй. Тэнгүүд манай нөхрийг болохоор зөвхөн forum, тэгээ нөгөө эрүүл мэндийн үйлчилгээний хуудас, тэгээ нэг паспортын хуулбар ерөөсөө хитгэн цаас байгаа байхгүй. Тэгэхээр ч одоо ярьсан дуудах нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд ингээд хоёр тусдаа салаа явцсан. Тийм болохоор бид нар ярьсан дуудсан. За дараагийн шалтгаан нь юу вэ гэхээр гэрлэлт 2 жилээс доор байх юм бол заавал ярилцаж үздэг гинэ. Тэгээ бид нэр болохоор 21 оны 8 сард хаа бид нэр ч энэ Америкийн гэрлэлтийн гэрчлэгээ авсан шүү дээ. Тэгээд тийм болохоор ярилцсан дуудсан. Тийм болохоор битгий сандраараа энэ бол зүгээр л нэг ярилцлага шүү гэд. Тэр амар гоё nice хүн байсан. Тэгээ нөгөө манай охин чинь тэрүүгээр тэгэл босод суугаад ингээл юм аваад хийж байгаа гэсэн чинь өө зүгээр энэ бол зүгээр л хүүхэд би ойлгож чинь би ч гэсэн өөрөө юм жоохон хүүхэдтэй гэд тэр бүр амар гоё nice хүн байсан заяа. За тэр яг би тэгээ ярьцханд явахдаа тэр чинь одоо нөгөө нэг ярьцханд дуудсан юм захиа ярьж байгаа шүү дээ. Тэрэн дээр ямар материал авчрах вэ гэдээ бүгдийг заасан байт юм билээ. Тэгээ би ямар материал авч явсан бэ гэдгээс харуулъя. Магадгүй бас яг юм ярьцханд ороход сандарч байгаа хүмүүс байж магадгүй. Тэгэхдээ нэг юм хэлээ. Энэ бол family based, marriage based биш шүү. Энэ бол employment based. Ийм төрөл хүмүүс амар холиод байсан marriage based гэж бодоод яваадсан. Үгүй шүү. Энэ бол шал өөр төрөл. За эхлээд ийм хавтас авч утсан заяа. За энэ хавцанд бол бүх материалаа одоо хийсэн. Энэ бол одоо ингээ манай нөхрийн манай охины одоо гэрэлтийн гэрчилгээ байна. За энэ бол ингээ манай нөхрийн ажиллах эрхийг зөвшөөрсөн одоо нөгөө хуудаснууд байна. Ингээ бүгдийг ингээ амар гоё дараалтаагаар нь хийсэн. За энд бол одоо нөгөө medical exam-ийн copy-г нь авсан гэхээр ингээд F1 гэх бүгдийг ингээ аваад явсан гэрэлтийн гэрчилгээний хуулбар, манай охины passport, I-94 буюу нөгөө нэг Америкт хамгийн сүүлд хизээ олчирсан гэдгийг гаргадаг юм байдаг шүү дээ. Тэр за тэгээд хамгийн гол нь тэр нөгөө нэг үнэхээр хайр сэтгэлтэй хосууд гэдгээ нотлох шаардлагатай. Тийм болохоор тойрын нэр хамт байгаа одоо тийм хамт нэрэн дээр ч хамт ирсэн одоо ямар нэгэн биел тийм юмнууд авчир гэсэн. Тэгээд битүүрийн үед болохоор дундын данстай. Тэгээд дундын дансныхаа хуулбарыг одоо авсан. За энэ дээр ингээд тэмүүлэн мегморцул гэж байгаа. Дундын дансныхаа хуулбарыг аваад за тэгээд охины төрсний гэрчлэгэн дээр ч угаасаа битүүрийн нэр хоёулаа байгаа шүү дээ. Охиныхаа төрсний гэрчлэгээ. За мөн одоо нөгөө охины янз янзын битүүрийн яг хамтын битүүрийн хоёулынхаа нэр байгаа нэр дээр ирсэн тийм биелүүдийг копиг нь бүгдийг нь авч утсан. За тэгээд ингээ хамгийн гол нь юу яасан заа энэ документ дээр хамгийн эхлээд оргийг яг хойно нь би нэг копи Канадаж авч авсан. Тэр нь бас амар хэрэг болсон. Уусаа тэр нөгөөний заавар дээр заавал нэг копи хийгээрэй гэсэн байсан. За тэгээд би ийм зургийн альбом бэлдэж атсан. Ийм альбом. За энэ зургийн альбом нь болохоор одоо битээр үнэхээр хайр сэтгэлтэй тийм хосууд гэдгийг нотолж байгаа. За битээрийн хувьд болохоор битээр чи айл Монголд ахтаа үерхчихсэн. Битээр чи 10 жилийн нэг анги Монголд ахтаа үерхчихсэн. Хамт Америкт ирсэн. Тийм. Тэгээ тэрийгэ нотлохгоо зургнуудаа ингээд авч утсан. Гэтэ зургаа одоо энэ альбомд байрлуулахдаа хамгийн сүүлд авсан зурагнаасаа одоо ингээд дарааллуулж хийн гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо битээрийн одоо цагаан сараар авсан зураг байна. 100 кино үзэхдээ авсан зураг байна. Энэ манай хадам мижийн хамгийн том ихч Баажа байна гэх. Тэгээ ингээд одоо нэг гэр бүлээрээ найзуудтайгаа охинтойгоо ингээд хамт авсан зургнуудаа ингэж авч очсон. Гэхдээ он цагийн хувьд болохоор ингээд дарааллуулна шүү заяа. Хамгийн сүүлээсээ хойшоо гэсэн үг. За тэгээд нэлээд хойшоо явах юм бол одоо манай нөхөр битэн одоо Монголд авахулж ирсэн зурагнууд. Гой залуухан байсан байна. Монголд авахулсан зурагнууд. Тэгээд энэ альбом аваад очсон. Тэгээд тэр хүн нь болохоор битэрийн бүх материалуудыг үзчихэд тэгээд тойрын нэг юм би тэгээ хэлсэн байхгүй би ийм зургийн альбом бэлдэж авчирсан танд үзүүлээ гэдэг. Тэгээ ингээ үзээ. За энэ бол өстой амар good idea шүү чи амар сайн ажилласан байна. Яг ингэж бэлдэж ирэх нь амар чухал байдаг. Баяр хүргэе гэсэн. Тэгээ ингээ альбом бэлдээд очсон. За тэгээ ямар асуултууд ерөнхийдөө асуусан бэ гэхээр та хоёр анх хизэнээс одоо болцож эхэлсэн. Хизэнээс би биенээ мэдэж байгаа. Хизэнээс хамт амьдарч эхэлсэн. Тэгээ тиймэрхүү асуултууд асуусан. Дээр нь манай нөхөр өөрөө нөгөө Монголд цэргийн байгууллагад ажиллаж байсан болохоор Монголд нөгөө цэргийн байгууллагад ажиллаж байсан одоо тэр experiences нь айгүйх асуусан. Тэгэхээр одоо нөгөө Монгол ямар нэг байдлаар цэргийн алба хаасан ч юм уу тийм хүмүүс байх юм бол тэр I485 гэдэг форма бүглэгтөө
тийм туршлагатай гэж бүглэх ёстой юм байл шүү. Тийм заавал Америкт бол Америкт туршлагатай хамаагүй anytime гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр талаас нэг их асуусан. За тэгээд ер нь тэгэл нэг юм бүр нэг амар ноцтой чим болоогүй тэгэл яг 1 цагийн ярилцлага болж өнгөрсөн. Тэгэл тэр офицер нь болохоор за би газ гараад нэг юм копи хийгээд тэгээ гарчаад ирчээд яг нэг тамга тарсан байхгүй яг нэг тамга гэдэг дараад тэнгуут нь би за энэ бараг ингээд аппров хийж байгаа юм байна гэх. Яагаад гэвэл анх Америкийн визэнд орохдоо яг ингээд тамга дарж байгааг хараад за энэ аппров хийж байгаа юм ингээд бодсон чинь яг тэгсэн. Тэгээ за энийг аппров хийж байгаа юм байна гэж бодоод тэгжсэн чинь за тэ баяр хүргэе Америкт тавтаа морил таны кейсийг бид нэр хүлээн зөвшөөрлөө. Та удахгүй ногоон карта 30 хоногийн дотор одоо шуудангаар хүлээн авах болно. Баяр хүргэе гэдгсэн. Тэгээд бүр oh my god амар баярлаа. За миний бүр нүдэнд өлмөс хийлгэнэ баярлаа гэх. Тэгэл бид гурав ярилцлагандаа ороод гараад тэгэл ярилцлагандаа гарч амар ядарсан заяа. Ягаад ч нөгөө ярилцлага бодод ингээ амар стресстэй ингээд сэтгэл зүгээр амар ядраад яваадсан юм байлээ. Тэгэл зүгээр ингээл ядраад унсан. Тэгэл бид гурав гарч хоол идчихэл за гэртээ харж амрыг гээд тэгээ өстө нэрээ хурдан амт чинь нэг өдрөөс юм чи хурдан амтлын өдөр болоосаа гээл өстө тэгэл нэг юм 5 дахь болол хагас бүтэнсэн бид гур бүр гэрээч гаралгүй өстө гэртээ өдөржөнгөө унтаж амарсан штэ бүр ингээ амар ядарч тэр ментally tired болцсон байгаа байхгүй тэгээ ингээ ямар тааш маш амжилтаагаар манай нөхөр ногоон карта авахар болсон тэгээ миний хувьд болохоор би 2023 оны 1 сар ногоон карта авсан манай нөхөр бол сая 3 сард авсан тэгээ ерөөдөө нөхрийнхөө ногоон картыг бас хүлээгээд би бичлэг хийхэд түр азсан жисэн. Тэгсэн чинь зарим хүмүүс тэгэл нуулаа баярлаа гэл янз юм яриад лсэн. Нэг нуусан юм бол байхгүй. Угаасаа л бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Наар их чинь постыг харсан бол миний зургийг тавиад хамгийн анхны монгол хүн ингээ ногоон картаа хорлолоо мол ингээ пост хийсэн. Энд дот их нуугаад ах юм байхгүй. Зүгээр би нөхрийнхөө хүлээж исэн хамттан гарахаар одоо ингээ гоё бичлэг хийн гэж бодож исэн. Тэгээ одоо ингээ яг бичлэгээ хийж байна. За тэгээд юу юм бэлээ яг энэ EB2-гээр ерөөхдөө яг ингэж ногоон карта авсан амар цөөхөн монгол гэдэг юм бэлээ. Тэгээ яг миний хувьд болохоор яг тэр хуулийн фирмнийхаа хамгийн анхных нь тэгэж ногоон карта авсан монгол үйлчлүүлэгч. Миний сонстоор надаас өмнө нэг Калифорни нэг монгол эмэгтэй бас авсан гэж сонссон. Гэхдээ баттай эсхийг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ хуулийн байгууллагын хувьд бол хамгийн анхных нь монгол хүн юм байлээ. Гэхдээ зөндөө олон яг энэ төрлөөр EB2-гээр ногоон карта авсан зөндөө олон монгол хүмүүс байгаа. Тэр талаар мэдж байгаа. Гэхдээ тэр чаас тэр хувь хүний сонголт шүү дээ. Ингээд би болохоор нөгөө угаасаа өөрөө ингээд влог хийдэг, өөрийнхөө experience-аа хуваалцдаг болохоор би ингэж хуваалцж байна. Тэгээд яг одоо нөгөө Америкт байдаг ээжүүдийн групп ч юм уу энэ тент ингээд энэ EB2-гээр ногоон карта амжилтаа авсан хүмүүс байна уу амар олон постууд харагддаг. Тэгэхээр яг тэр тэгэж одоо ирэх хийж байгаа хүмүүс миний бичлэгийг үзээд бүгдэнд нь гоё ихтгэл найдвар төрөөд бүгд ингээ амар гоё материалаа маш сайн бэлдээд бүгд амжилтаа бичиг баримтаа ногоон карта авахыг хүсье. За тэгээ намайг анх нөгөө EB2-г судлаад EB2-гээр материалаа явуулна гэж би ч судалгаа хийж байгаа шүү дээ. Нэлээд хэд хэдэн хүмүүсээс асуусан. Тэгсэн чинь нэг тэсэд байдаг ахаа нэг монгол ихч. Хүн чиний өстө Монголд ажилласан туршлага мөрчлөг хинч ч хамаахгүй чи бол энэ хинч ч хэрэггүй мэрэггүй гэл амар сонин заяа амар сонин хандлагатай. Тэгээд тэр их чи ярьж байгаа сонсч яг нэг basic монголчуудын ярьдаг тийм basic юм яриасан байхгүй. Тэнгүүд за энэ бол зүгээр нийтлэг юм ярьдаг хүн байна. Тэгээд би тэр үний үгийг шууд ингээд алгассан. Тэгэхээр яг нөгөө нэг таныг одоо ингээд ямар нэг энэ EB2-гээр ч юм уу EB1 ч юм уу EB3-аар материалаа явуулах гад хажуунаас чи ингээд хүмүүс янз янз юм яриад бол бити тоогоорой. Зүгээр л өөртөө найдараа өөрөө шалтгаалх бүх юмаа сайн хийгээрэй гэж хүсье. Тэгээс миний энэ бичлэгийн ганц гол шалтгаан би яг энэ EB2-гээр хуулийн ажлаа эхлүүлэхдээ яг энэ талаар ямар ч туршлагатай хүн байхгүйсэн байхгүй ингээ ярилцах хүн байхгүй. Тэгээ би бүгдийн ганцхан өөртөө бид хоёр өөртөө гуглдээд өөртөө мэдээлэл олоод хийсэн хүүе хиний чиний хэлээд өгчих гэх ямар ч хүн байгаагүй. Тэгээ бүх юмыг өөрөө хийсэн. Тэгэхээр яг нөгөө нэг ингээд хинээс ч асуухаа мэдгүй ингээд байж байгаа хүмүүс бас миний энэ бичлэг амар хэрэг болох байх гэж найдаж байна. Ягаад гэвэл би өөрөө яг ингээд нэг бичлэг хийгээд хэлээд өгчих хүн байдаг ч болоосаа гэж бодож исэн. Тийм болохоор одоо би тэр хүн өөрөө олъё. Тэгээд миний энэ бичлэг та бүхэнд бүгдэнд нь амар хэрэгтэй мэдээлэл өгөх байх. За тэгээд надтаас айгүй олон монголчууд холбогдож ингээд туршлагыг маань хуваалцсан л та. Тэгээд зарим хүмүүс бүр амар би угаасаа ингээд шууд хэлчихээ амар бүдүүлэг. Чи шууд бизнес план өгч.
Гэтэ би үгүй гэсэн чинь амар ууралж муурлаад тийм амар бүдүүлэг байж бас болохгүй. Тэр чинь би маш их цаг хугацаа зарцуулж байгаа, маш их мөнгө зарцуулж байгаа, маш олон хүний оюуны хөдөлмөр орж байгаа. Тийм юм би зүгээр өө за маа гэл ямар ч таних хүн хизэж өгөхгүй шүү дээ. Би таньдаг хүн байсан ч хизэж өгөхгүй. Тийм болохоор надаас ямар нэг байдлаар бизнес план битгий асуугаарай. Айгүй хүмүүс асуудаг байхгүй бизнес планаа өгч. Чи юу хийж байгаа тэрийг өгчих нууц биш бол гэдэг. Үгүй нууц энэ бол гэрээгээр хамгаалагдсан тийм нууцын зүйл. За би тэгээ бичлэгийнхаа төгсгөл нэг юм одоо өгсмээр байна. Би ер нь нэг миний бичлэгийг шеэр хийгээ, subscribe хийгээч гэж удаггүй шүү дээ. Тийм болохоор миний энэ бичлэгийг аль болох олон удаа сайн шеэр хийж өгөөрэй, энэ тэн шеэр хийж өгөөрэй. Яг ингээд тулгамдсан яг нэг тийм байдалд орсон хүмүүст хэрэг болох ч юм билүү те. Тийм болохоор миний одоо энэ бичлэгийг олон удаа шеэр хийж өгөөрэй. Олон хүмүүс шеэр хийж өгөөрэй. За subscribe хийгээрэй. Тэгээд та нар subscribe хийхгүй үзээд идэх шүү. Тийм болохоор энэ удаа нэг subscribe хийчээч. Тэгээд би нэг тийм олон удаа subscribe гуугаад байдгүй. Гэхдээ энэ удаа би гуйчи. Тэгээд намайг subscribe хийгээд миний энэ бичлэгийг шеэрлээрэй. За тэгээ ерөнхийдөө влогоо ингээд өндөрлөе. Би өөрийнхөө ногоон карт авсан EB2 төрлийн ногоон карт авсан туршлагаасаа хуваалцлаа. Би тэгтээ бичлэгийнхэн төгсөд бас дахиад нэг юм хэлье. Миний одоо нөгөөний Нара ихчээш тийм манай Нара ихч болохоор өмнө Хеймэнд ажиллаж агаад 12 сард ажлаасаа гарсан. Тэгээ одоо өөрийнхөө хувийн одоо консалтинг буюу зөвлөх үйлчилгээний компани байгуулад ажиллаж байгаа. Тийм болохоор одоо яг энэ минийх шиг энэ төрлөө ногоон картанд үзэх Монголоос ч юм уу, Америк ч юм уу тийм хүмүүс их мал манай Нара ихчтэй холбогдож болно. Би яг одоо энэ имэйл хаягийн харуулъя. Тэгэхээр Нара ихтэй холбогдоод консалт хийгээд зөвлөгөө аваад ямар боломжийг асуугаад үзээрэй. Гэхдээ хэрвээ та Америкт байх юм бол заавал F1 статусаа одоо тийм айл болох сайн хадгалж чадах байх шаардлагатай юм байна лээ. Тэгээ ерөөдөө ингээ бас дэлгэрэнгүй мэдээлэл манай Нара ихтэй холбогдоод аваарай. Тэгээ тустай компани байгуулсан Нара ихтэй баяр хүргэе. Олон монгол хүмүүст одоо ингээд тус болоход ингээд зөрөгтэй хөдлөөд явж байгаад би үнэхээр бахархдаг юм. Нара их бүр амар юм шантаршгүй байхгүй бүр ингээд зүтгэлээдэг тийм. Тэгээ миний энэ урт бичлэгийг алгасалгүй үзсэн. Та бүхэн бүгдэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн влог хүртэл бай.